байна. За баярлалаа. Тэгэхээр энэ таван толгойн асуудал бол нэлээд одоо ард иргэдийн өмнө манай улсын өмнө бол томоохон одоо асуудал болж байгаа эдэлтэй. Улсын их хурлын яг тогтоолоор бол саяны зоригт сайдын хэлдгээр бол одоо ард иргэд 10%, за аж ахуйн нийгэд 10%, гадаадын хөрөнгө оруулалт 30% гэж байгаа. Тэгэхээр нийт таван толгой бол өнөөдөр 5-6 лиценз олцоод байна шүү дээ. Жижиг таван толгой, дайчин, ухаан удаг, за тэгээд одоо цанхийн баруун зүүн гэх мэт. Тэгэхээр энэ нийт одоо лицензийн хувьд л одоо энэ ард иргэдийн чинь 10%-ийг олгох ёстой юм шүү. Яг л улсын хөрөнгөөр одоо энэ таван толгойч нь бол ялаа шүү дээ. Нөөцийг тогтоож хайгуул хийлээ шүү дээ. Тэгэхээр бол одоо бол зүгээр ганц одоо тэр энержи ресурс буюу ухаан удаг энэ одоо энэ хуулийн дагуу 50-аас дээш хувийн авцсан тэрийг нөхцсөн гэж яриад байгаа юм л да. Хэрв одоо тэгж бүтнээр нь бид нар бол энэ чинь тэгж байх юм бол ахаа тэр лиценз ингэж хуваарлж явах ямар хэрэгтэй юм бэ? Тэр жижиг таван толгой цанх тэгмээргүй байхгүй. Бүхэл бүтэн энэ том одоо 6 тэрлон энэ ашигтай малтмалын одоо нүүрсний ордын чил тэр бүгдээс л ард иргэд 10% аж ахуйн нэгжил их хурл бол одоо тэгжил бодож олгож байгаа гэж үзээд байгаа шүү дээ. За нэгэнт одоо зүүн цанхаас гэж засгийн газар ингэж тогтоол гаргаж байгаа бол энийг хязээ одоо нийт бүх одоо тэр лицензүүдээс 10%, 10% болгох юм бэ. Эсвэл одоо ингэж энэ ганцхан зүүн цанхаар ингээд одоо ард иргэдийг ингээ хуураад ингэж хийх гээд байгаа юм уу? Энэ бол одоо бас л болохгүй л асуудал гэж миний хувьд үзэж байна. Яагаад бол энэ газрын доорх хэвлийн ашигт малт бол ард түмний өмч гэж байгаа. Тэгэхээр бол энэ ухаан удагч бай, баруун зүүн цанхч бай энэ бүгдээс нь 10% нөгөө энэ их хурлын тогтоолыг хэрэгжүүлэх ёстой юм шүү. Ийм маягаар бид нар их хурлын одоо зарим гишүүд бол энэ дээр бол ер нь ерөнхий сайдтай одоо их хурлын дарга тагсд бид нар ярьсан шүү дээ. Энэ зүйтэй юм аа гэдэг. Тэгэхээр энэ дээр одоо юу гэж бодож байгаа юм бэ? Энийг нэг хариулж өгөөч гэж. За. Зоригт сайд хариулна. За, зингэлэг шүүний асуултанд хариулъя. Ер нь бол энэ 5-7 орд газрын лицензийг бол сая ингээд хуваацсан юм биш. Цэнгэлэг шүүн одоо энийг бол маш сайн мэдж байгаа. Хэлцээрийн үед бол энэ асуудал бол яригдчихлээсэн. Энэ Energy Resource гэдэг компани бол өөрөө тухайн үед энэ 14-5 Монголын компаниудын одоо хувь оруулсан юм компани байсан. Тэр үед бол энэ компани бол ялгаа байхгүй. Одоо энэ төрлийн мэдээлэл шилжсэн байгаа 6 лицензийг эзэмшдэг байсны 5-ын төрөөрийнхөө мэдээлэл авсан. Тэр үед энэ жижиг одоо 5-7 тустай байсан. Жижиг гэдэг нь орон нутгийн эзэмшлийн 5-7 хк. Тухайн үед бол засгийн газраас одоо шийдвэр гаргахдаа ашигт малтмуулын тухай хууль дээр бол орд ашиглах гэрээгээр ордын ашиглалтын нөхцөлийг одоо тодорхойлно гэж заасан байдаг. Энэ орд ашиглах гэрээнийхээ дагуу бол 5 лицензийн төр аваад 6 дахь лицензийг үлдээгээд харин энэ одоо манай өнөөдрийг хүртэл авч явсан үндэсний 14-5 компанид талархлаа илэрхийлээд зарчаагүй өргөдүүлээгүй 1 тонн нуус гаргачаагүй. Тэгээд өнөөдөр харин улсын их хурлын 39 дугаар тогтоолоор ямар шийдвэр гаргасан бэ гэхээр Эрдэнэс 5 толгой компанийнхаа хувьцааг 10%-ийн ард иргэдэд өндөрлөгөө эзэмшүүлээ гэсэн шийдвэр гарсан байна. Эрдэнэс 5 толгой компани. Эрдэнэс 5 толгой компани лиценз нь юу байх вэ гэхээр Эрдэнэс MGL компаниасаа лицензийг шилжүүлэх гэсэн байна. Тогтоол дээр бол маш тодорхой заагаад өгсөн байна. Эрдэнэс MGL компаниас лицензийг шилжүүлээ. Эрдэнэс 5 толгой компанийнхаа 10%-ийг ард иргэдэд өндөрлөгөө эзэмшүүлээ гэсэн байна. За, тийм учраас энэ дээр бол хуурж байгаа юм уу, ямар нэгэн байдлаар одоо төрөгдүүлж байгаа юм аахгүй. Яг улсын их хурлын 39 дугаар тогтоолын заалтын дагуу хийсэн байна. Зүгээр бусад орд газруудын хувьд, бусад лицензүүдийн хувьд бол улсын их хурлаас шийдвэр гаргах ёстой юу гэвэл одоо бид нар урд өмнө улсын их хурлын гишүүдээс нэг бус удаа асуулга тавь шаардлага тавьсны дагуу
энержи ресурстай энэ асуудлыг улсын их хурл дээр оруулж ирэх асуудлыг бэлтжээ. Бэлэн болохоор нь яамдуудын санал аваад гараад ирэхлээр сангийн яамтай юутай хамтраад улсын их хурл дээр хэлэлцүүлнэ. За. Single гişүү. Нэмээд асуу. Энержи ресурс бол мэдээж одоо 5-7 лицензийг хадгалж ирсэнд бол хүн баярлж байгаа. Тэрийг бол бүгд мэдж байгаа. Тэгэхээр 6 лиценз байсан гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр лиценз гэдэг чинь бол 6 лицензийн нэгийг одоо тэгээд 51 stage туризм шинэ гэдгээр өгч байгаа мó. Лиценз болгон дээр 10% байх юм бол гэдэг л энийг одоо юу гэж ойлгоод байгаа юм. Их хурлаас бол ийм л тогтоол гаргуулъя гэж бид нар яриад байгаа шүү дээ. Яагаад гэвэл ард иргэдийн лиценз одоо энэ хувьцааг 536 ширхэг хувьцаа бүх одоо лицензээс оногдох юм бол илүү их хувь оногдох гээд байна. Ингэж яаж ард түмний амьдрал одоо сайжирнаа. Ингэж яаж бол баталгаатай хөрөнгөтэй болно л гэсэн ийм санаа байгаа юм л да. Зүгээр Эрдэнэс MJ-ийн хувьд бол ганцхан одоо баруун цанг зүүн цангаас л одоо энэ 10% ингэж олгоод байгаа юм. Наад шилжүүлээ. Эрдэнэс MJ-д бол одоо яг энэ 5 лиценз байгаа шүү дээ. Тэгээд энэ компанийнхаа 10%-ийг лицензийн 10% биш шүү дээ. Энэ компанийнхаа 10%-ийг иргэдтэй хувьцааг нь үн төлбөргүй эзэмшүүлээ гэсэн байна. Энийг яг засгийн газар улсын их хурлын тогтоолын дагуу хийж байгаа гэдэг хэлэх гэсэн. Энэ үндэсний 14 илүү 13 4 5 компани маань бол одоо тухайн үед засгийн газартай хэлэлцээр хийхдээ бид нар одоо энэ 5 лицензийнхаа 6 лицензийнхаа 5-ыг шилжүүллээ шүү. Энэ нь бол ашигт малтмуулынхаа хуулийн дагуу орд ашиглах гэрээний дагуу шилжүүлж байгаа юм шүү. Харин үүгээр бол зас төрөөс одоо хуулийн дагуу авах одоо арга хэмжээнүүд дуусч байгаа юм шүү гэдгээ бол энэ гэрээнд заасан л байна. Энийг бол одоо компаниуд маань санджлах хэрэгтэй тухайн үед хэлцээр хийжсэн юм чи.